За наатан дүүгээсээ найрахаас саруулсан. 아무래도 За энэ дахил тоглоом нь манай ушууны нэртэй манай ушууны нэг лама зохиож гаргасан тоглоом гэсэн энэ ушуун утгаараа шний нэгэнд л эхлээд тоглодог шний 4 5 шний 10 хүртэл тоглодог юм тоглоом байгаа. Тэгээ энэ дахилыг одоо би 70-аад оны сүүлчээр би модон хийгээд энэ Бямбчууд улсын энэ нормтын нэг гэлэн шагдар гэдэг хүн байсан. Тэр уулын зургийг зохиож бүтээж зурсан байж. Тэгээд тэрнээс их аваад энэ аав эднийг юм дахил байсан энэ зургийг харж зурсан энэ хууч уламжлалтай энэ зургаар зурагд. 6-аар хураагаад ягаад 2-2 аваад тоглоно. Зарим нь 3 цөөхөн хүн тоглоод 3 аваач усан аваад ингээд тоглолтын юм тоглоом байгаамаа. Олон талын одоо олон хүн тоглох зорилттой ч болно. Цөөхөн хүн тоглосон ч болно одоо тийм универсал шахуу тийм л тоглоом байна л та. Тэгээ одоо энэ дээр үеийн жинхэнэ хүрэн дээрээс зохиож гарсан зураг нь л одоо энэ манай энэ дахил байхгүй юу? Тэр бэлэн хүний зурч хийсэн. Дахил манай аав эд байгаад тэгээ ингэж зурсан юм аа. Одоо бас л орчин үедээ бас оцрох дэшээ хандах дэшээ болсон юм. Алт оруулаад энэ гоё зурсан байна. За би 98 онд хийлгсэн юм аа нэг одцор манай онжоо одцор гэж хүн байсан. Тэгээд энэ юу хийж өгөөд одоо тэрнээс хойш хадгалаад ингээл тоглоод байж байгаа дахил та. Тэгэл энэ чинь хамгийн том нь 11 10 10 9 8 гэл ингээл тэгэл 7-оор хоёрхан тэн бол тэр юу хоёрхан шилждэг. Тэгэл 2-оос дээш. Могоо 2 дахиад 2 гахаа 2 тий. Гахаа сүйд атгана гэж бас нэг тоглоом болно. Гахаа сүйд атгана гэдэг их хортой ер нь хүний хор уцлагдаг тийм тоглоом байхгүй. Хоёр дахиад гахааныхаа нэгийг нуучгаад нэгийг энэ тогтлондоо оруулаад тоглоод тэгээд хамгийн сүүлд нь дүүцэлж модоо дүүцэл тавьсаар байгаад хамгийн сүүлд нэг гахаатай л үлдэн тэр гахаа сүүлдийн тэр хүн гахаагаа үнсээ тавьдаг байхгүй. Тэгээ гахаа сүйд атгана гэх тийм хортой тоглоом. За тийм л болчихлоо да. За нармууд зүрх мөө. Тояс авсан байгаа. Аашныгаа авлаа. За. Хоппа. Мароо өчөнө ахтэй. Чигээ ба. Нэг доо. Хацсуугаа юм шиг. Одоо тийм чинь тавтаж болно шүү дээ. Саж болно шүү. Тайван тавын чинь гэж. Тайван тавын чинь мөн. Айна дахил болохтой тэр манай хатамаа дүүргэж нүдэнгийн дүүргэж хүн сэлж манай ошооны тоглоом бурхны тоглоом гэж ард түмэнд бас нэлээ нэг зурж түгээсэн сэлж түгээсэн бас тэгээ өв боломжтой надад ирээд би бас энэ сэлээд улсуудаас гонсныг хийж өгөөд тараагаад байгаа. Энэ гарын сайн моднууд нь одоо энэ Janssen дүүгааруу бомбонаа нэг дандаа нэг тоглодог цагаасаараа тоглодог. Синий 15-д хүртэл тоглоод буян хорж байдаг гэж гөгсчүүл ярьд юм билээ. Энэ тоглоом.
Тэгээ манайхан ч одоо тоглож байгаа гэдэг юм уу? Энэ Жанссан гэдэг хамгийн том ах мод нь байна. Энэ дүүг арав гэдэг мод нь байна. Энэ 9 гэдэг мод нь байна. Энэ цэцэг 8 гэдэг мод нь байна. Энэ хорол арав нь энд яваад байх шиг байна. Сүүлийн үед одоо нэг энэ би уламжилж аваад ингээл бас дахиж хийлээ. За хөргөн болсноос хойш тэр айлын хөргөн болсноос хойш тэгэл ерөөсө хадам аавыг шийдэхдээ энэ хүн шийдэж байгаа маа чи би яа. Анхны дахиад шийдээд одоо энэ ган толгогчд өгчвөл зармын чамдман руу явуулсан. Энэ болохдоо сэлбэр мод байгаа юу сухай гэдэг модонд шийсэн байгаа юм. Зурмал нь бол одоо тэгээд нэг зөөлөн модонд зурдаг учраас өнгө ялгаж байгаадаг. Тоглоомын гинжин манай шундал байдаг. Яна усудас гадна дотны энэ хоёрын сум мом очвас нэг бас захаалга гэж хийж гэж аваад байгаа. Яг хөгчүүлийн бас уламжлсан хэрэгтэй юм аваад оцруулж бас өөр хөгтөж хэрэгтэй. Бидний ард чи түүх болоод оцрох юм байна. Дахиад бодоод энэ дүүр гэдэг хүн 1969 онд дүүр гэдэг хүн хийлгсэн байгаа юм. Энэ зурмал дахил байгаа юм. Зурмал дахил. Тийм зөөл модонд нарт модоор хийсэн шиг. Энэ сошиал мэдрэв үйд амжаар тоглосноо даа явж идэв. Энэ дахил одоо шинэ нэгэн дандаа гаргаж байна бодож бидний тоглуулаад шинэ нэгэнд тэр жилийн сүлд хамар ямар байх нь гэдэг бидний сугалуулж юм ажилтдаг. Тэгээ цай моднууд энэ гарын 10 модын дотор цай мод сугалхан бол камерыг сайн явна гэж ярьдیں۔ Янцсан сугалхан бол тэр жилдээ янз хамгийн азтай гэж тооцогддог байсан. За би нэг азаа үзэж нэг Янцсангийн сугалаад гаргаад амжих нь зүрх 8 байна уу? Яг 8 ч сайн модонд гараар модонд тийм үү? Маа тэр нүдэнгийн нүгэргэж хүн одоо сэлж дахил сэлж юу яасан байна л да. Усу тараасан байна. Тэгээд энэ ихчэд зориулж нэгийг хийсэн байна. Энэ дахил нь болохоор нэлээд хэдэн хүнд зурж өгсөн байх хэвээр. Энэ ихчэд одоо нэг нь байд юм байна. Арваахо. Жан цагаар. За. Жан цагаар. Энэ даргойд. За. Явах уу тарах уу? Явах юм уу тарах? Санаа өөрийнхөө сэтгэлээр яв. Чи өөрөө. За. Юу юм бэ? Явлаа 2-8. 2 цэцэг 8. Рутин борогон. За жан цагаар гарч уу яах вэ? За дараа нь. хоёртой байгаа. Одоо хоёр наач уусан юм уу? Үгүй ээ. Одоо чи Одоо тэгвэл 50. Одоо нэг 10 гар 1.10 гараал яв. 1.10 гараад яа. Тийм байна. Оо жамцсан байна. Оо. Өнгөн дарах юм. Баггүй. За миний 10 байгаа наа тэгвэл за. Нэмэг 10. Оо энэ ч Би ч арай. байсан юм бэ. 10 дугаар оноо. Энэ олон ус гарах. Олон улс чинь дэгдэж нэг намж байгаа олон улс тайлбар сүйдээд ингэ гараад ирдэг. 3 ус гараад 3 улсыг гаргахтаа. Энэ гарахаар энэ яа тийм. 10 хамкаа. Эдгээр чи юусаа юу gooсон? Тийм ээ. Их байхгүй учраас барьчих жагаад яасан болоо тэгээд болоод гараад ирсэн. Тэгдэг яадаг тэгээд би бодчихсон байхгүй юу? Яа, басахгүй. Дөрөв За одоо яах юм аа? Тойрох юм уу яах юм? Харин яах өөрөө явуулж чадхаар тойрох тавьчих. Явах тавьчих. Би яах вэ? Тэгвэл явах. Тэгдөөч. Асаа. Хайлт дээр нь гарна.
та. Яаруу. Арпалио. За тотаага. Яахан синдэ. За яваа. Орпа. Орпа. Хайр. Загтад юу? Тань хоёрын байгаа юу баггүй? Ийм юм. Ачаад яах вэ хөө. Баяр шүү дээ. Гуйгуйт. Үнэ шүү дээ. Одоо юу явах бол юм. Юу гоо тийм аа? Их тийм үг болоо гэж тойрч л байна. Гоо чи барьж байгаа. Уран жил. Яа арайхан. За арайхан. За мэн. Ара. Оо 9 байна. Энд арга бол төрүүлсэн. За эдгээр 5 гэртэй мэн. Манай 7 гэртэй мэн тийм ээ. Тийм ээ. Маа хочжээ. Тэгжээ. Хожиж маа хочжээ. Янз Сайн згсэн бай. Тэгсэн. Энэ юу яагаад байгаа вэ? Маа хожиж яагаад байгаа. Тэгжээ яагаад байгаа. Тэр намайг гоо. Би эндээс өглөө яах. Тэг. Өөрийнхөө намыг Тахилгээс талцдаг нэг бол 2 хүн, нэг бол 4, нэг бол 8. Алцах юм бол юу хөглөг. За 10 хүн. За чи жамцтай бол бай. Чи үтэр чи үтэр. Чи үтэр тийм үү? Тийм. За барь. Яагаад өөрийнхөө намыг чиний намыг юу ч юм шүү. Гөөг. Оо за. За тэс харуулгаа. 2-7. 2-7. Юу хөрөг нам. Хоширд. Ядэр. Тэгвэл 5 гэр болсон ч. Тэрний яах вэ? Одоо баяр нэг зөө. За энэ хоёр жамцсан дуудлаа. За тэгсэн дээр. Тэгсэн дээр үү? Одоо би нэг юм. Таны аз ирээд тэгээд таны гэр önce би үзээгүй ч юм. Одоо Нүг чи дутуу байж тээ. Хаана вэ? Би ч Чи илүү барьцуулаагүй. Нэг дутуу байна даа. Би гоо. гар 6 цаа байна. 6. Би гоо байна. Ганцхан л гоо. төгөө болохгүй. 6 Хүн гар 6 тал. Тийм. Удах яах юм? Харахгүй шүү. Энэ 10 их юм барьсан. Би Явах юм уу тойр? Нэг ордог тэгвэл. Тийм билүү тэгж чи. Тойр. тоосноо аваад Цалин чи жамцсан чинь жуулан дээрээ л байх. Дээр л. Яа. дөрөв байна. Тоор нь орцсон байна. Явуулчихгүй хөө. Ингэж байх. Явуулчихлаа. Тэрээгөө явуулчих. Гурван Би харна. Маа. За сарвал. Юу юм? Дөрүүл юм уу? 8 ч. Дөө. 10. Тэнцэн баг. Нэг. Оо би гоо. Одоо Хүн гарын ямар 4-тэй шүү. Бүрөвтээр. 6 Ийшүү. 4-тэй үлдэн. Тий. Наам чи салнагч наа цагаан наам чаа. За одоо ирдүүд яах харах байхгүй юу? Надад харах байхгүй. За 8. Яах. 8 явах яах юм. Тавьчих. Цогтох 50. Гоёгоо. 10. Кэнди. 10-д жамцсан гэж шүү. Хол. Яа. Амандаа. Энд 3 нь галтсан байсан. Нэг нь дараа. Би дарж байгаа. Маа гэнэ. Нэгийг гэрийн хамтлагад. Юу лээ? Ингээд болж байгаа. Заараас. Эсвэл архан даа юм. Одоо Би жанцгууд яах вэ? галтсан шүү дээ. Одоо Жанцгууд Одоо галтсан. энэ хол яа байгаа тийм ээ. Атаа жарах болно. Жанцгууд гарцсан. Энэ хоёр гоо. Ой болооч. Болоо байж. ой энэ холж. Манах гар. Энэ хоёроор гарчих. Манах гар. 2-8. Оо нөөч яа. Наад чинь гэр болно одоо. Яах юм бэ? Юу одоо тэгвэл төрөө газар барьсан юм шүү. Жанцсан гэж. Өө ши. Манай 10. Биш. Энд яах юм?
Хүний гэр хөртөр явчихад барьцгаа. За хоёр хэрэг шоогдоо. Шоогром ор. Хоёр өгөөрэй. Ганцтай үлдээ шүү. Нэгтэй арай хэрэг. Тат. Яатад үлдээ. За зүйлийнхаа тавиарай. Юм байна. Би ганцтай. Ана гараа Тэр бүр юу юм? цэцгнээ. Я арсан. Юу вэ? Бодож. Манай Байхнаач манай. Ингээ барихгүй. Яг зөв юм хардаа. Агуу энэ яг зөв юм хардаа. Тэр өө. Миний хэрэг. Ям бодно. Ядсан байж тийм. Янтсан. Өө. Хей хийсгсэн. Дахин зүгч яа. Хайнага хагалж тээ. Энэ бол энэ дахил бол одоо 20-д оны үеийн дахилаа манай буурлаа үеийн дахилаа биднээс одоо багада эхэлдэг байсан. Энэ дахилыг хүнээс хэдүүлээд тэгээд хойно хүч очижсэн. Хийсээ чинь одоо хойно авлаа гэж их баярлж ирсэн гэлээ. Тэгээд ийм үндэстэй биднээс багаас багада нэгвэл одоо тоглож ирсэн дахил байна. Тухайн үедээ хоньны үнэтэй дахилч одоо нэлээд үнцэнтэй байлгүй яа. Үнцэнтэй байлгүй. юм байна. Тэгэхээр одоо наадгаанда ингэж л ач холбогдол өгч байна. Тэг ингэж ашиглаж байсан. Тэгээд сүүлийн үеийн дахилууч одоо байна л да зөндөл байна. Манай энэ ч юм бол одоо дахил жил гэдэг 2 жил юм тоглож ирсэн байна лээ. Энэ голцоо. Тэгээд энэ хүрэн дээр тэр өвчөр одоо цагаан мод хий гэж нэг. Тэрнийг одоо шавнэр тоглоод байхдаа мэрэгэн дээр ийм дахид сөхөж гаргаж ирсэн. Тэгээд энэ болоод стажинкэнд манай дутгий та. Юм байх. Тэгээд энэ дотроос нэг энэ түүхийн тэгээд энэ одоо утгачин бол дайн дажны дарах одоо сумын дарах бэлэгдлээ. Энэ могойч бол уурын мохгийг дарах нэг бэлэгдэл байдаг. А энэ юу цаахын нэг нь дахиач бол одоо садар самун одоо тэр ямайг одоо дарах юм бэлэгдэл. Одоо энэ дахиач одоо дэр болгон төрдөг учраас садар самун юм л да нэг ёсоор яригд. Энэ бол Тэнгийн Монголын дарах бэлэгдэл байдаг. Энэ бурхны Дахиад Тэнгийн Монголыг дарах. Тэ Тэнгийн. За энэ миний манай дахилтны үед бол одоо дээр үед тэр Норонтой ингэ зураач Шагдар гэдэг хүн байсан. Тэр хүний зурсан одоо 20-д оны үед л зурсан юм шиг байгаа юм. Тэгээд тэрнээс хойш үе дамжаад манай аав хадгалж яагаад эднэр тоглодог нааддаг тийм байж байгаа л тэгэл сүүлд нь манайд ирсэн юм аа энэ учиртай дахил байгаа юм. Тэгээд нэлийн дээр үед зурагдсан дахил байгаа юм даа. Манай бол энэ дахлыг 78 тайдан зураад л 3 хүүтэй хүн байсан. Тэгээд үйл залгамжид энэ хитэн хүүхдүүдтэй бас сүүчийн хитэн хүүхдүүд одоо ачтай нэргээд байлгүй ах те. Настай хүн нэг дахил гүйцээд өгье гэл манай тэгэл зуруулаад өгөөд л байсан хөөрхин. Сургуульд бол нөгөө ёолк тоглохдоор бүх амьтны тэмцвэрийг толгой баг хийгээд өгсөн байна. Эдгээр тоглодог л байсан. Тэгээд шашны тоглоом гэл бид нартай үйл залгамжлуулж энэ дахилыг хийж хүүхдүүд өөр хүүхдүүд ачтай нэрийг тоглож игээд хийж өгсөө. За энэ гарын мод бол ингээд жанцан дөрв байдаг. Хорлоор дөрв байдаг. Цэцэг 8 бол цэцэг 8-аас л өөд гарын мод байдаг. Тэрнээс доошх нь бол тэгээд дөндөө тоглоом байна да. За сайн байцгаана уу. За өнөөдөр энэ манай ахмадын өргөө олон үйл ажиллагаа явагддаг. Одоо нэг нь бол ахмадууд маань энэ уламжилт сайхан тоглоом тоглодог. Манай ахмадын өргөө бол ахмадууд цуглаад маш олон төрлийн үйл ажиллагаа явуулж идэв юм аа. За тэгэхээр
Ахмадуудын нэг тоглодог тоглоом нь одоо энэ тахил гэдэг одоо манай хушууны энэ сайхан тоглоом байгаа. Олон одоо нэртэй байдаг. Одоо жишээлбэл энэ хэд одоо жил гэдэг тоглоом байна. Энэ жил гэд нэрлэж байгаа боловч энэ бол 12 жил дээр бас энэ тахилын хорлыг оруулсан байдаг ийм юу тийм ээ. Тэгээ өөр газрууд бас өөр нэртэй чандман, зэмдмэн гэх мэтлийн олон өөр нэртэй ингэж тоглолт юм билээ. Нэг онцлог нь одоо энд бол тахилын нэг 6 их онцлог өөр байд юм байна. Тэгээ манай хушуунд бол энэ тахилыг бол одоо улам жил болгоод хүмүүс бол олон янзаар хийгээд ингээд тоглож идэв юм аа. Ийм чухал одоо ач холбогдолтой ийм тоглоом байна. За мөн шин төлөөлөл болгоод одоо манай төлөөлөл болоод одоо би бас энэ Цэндэ Мөнхбат гэдэг хүний юуг ацарлаа. Тахилыг зурмал тахил одоо сэлбэр тахил бас хийж байгаа. Энэ хүн 2002 онд энийг хийсэн. За ерөнхийдөө тахилыг бас маш олон янзаар хийдэг. Зураад, зурдаг, сэлдэг. Энэ тахилыг бол одоо орчин цагт ч гэсэн маш янзаар хийгээд одоо тоглодог. Одоо энд бол нэлээд зурмал тахилууд байж байна. Бас маш олон хүмүүсийн хийсэн олон бүтээл байдаг. Тэрнээс дээж болгож одоо өнөөдөр бол үзүүлж байна. Тэгээ энд бол одооны байдлаар бол эдгээр бол дандаа зурмал тахилууд байж байна. За мөн сэлбэргээд энэ төрөөчийн төлөөллүүдийг бол үзүүлсэн учраас одоо маш олон янзаар одоо хийж тоглодог ийм уламжилт маш сайхан тоглоом байна. Ийхүү бид Баянгар аймгийн Баян-Өндөр сумын Ахмадуудтайгаа хамтран тахил хэмээх Монголын уламжлалт сайхан тоглоомыг тоглонгоо түүхийг хуучилсан маань энэ юм аа. Тахил тоглоом маань хуучнаар Цэцэгдхэн аймгийн Жонов ангийн хушууны амар уян хийдийн мэрэгэн дүр Лусан бавууд аваг жантсан. За олноо цагаан хувилгаан хэмээн алдарсан, нутаг гушуундаа мэрэгэн дүр хэмээн алдарсан хувилгаан хүний бүтээсэн тоглоомын тухай та бүхэндээ хүргэж байна. За тухайн үед нутаг гушуунд нь даалуу гих мэт мөрөд тоглоомыг нэлээ их тоглох болоод үүнийг нь зогсоох зорилгоор Монгол орны өөр нутаг гушуунд тоглодог жил, хорол гих мэт тоглоомоос их авч нэмэлтээр шашны 8 дахилыг бүтнээр нь төрийн 7 эрдэнэс 4 зүйлийг оруулна. Зурулж за шашны болоод угсаатны зүйн чухал бэлгэлэхүй энэхүү сайхан тоглоомыг бүтээлгэн дэлгэрүүлсэн юм байна. За одоогоор энэхүү тоглоомоо айл өрх готлороо өргөн дэлгэр тоглодог. Үеийн жилүүдэд улам бүр дэлгэрч амар уян төсгийн хэмжээнд олон сайхан урчууд урлан хооч үедээ өвлүүлэн айл готлоор түгээн дэлгэрүүлж байгаа юм аа. Нутаг гушууны энэ тоглоомын өв сангаас зөвхөн нэг сумын үг түүхийг захаас нь дээжлэн хүргэсэн нь энэ үлээ. За энэ тахил тоглоомын хувьд бол миний буурлаа Угомб гэдэг хүн даал нилээ хол гарсан насандаа бүтээж үр хойчтой үлдээсэн. Ачцэн нар болох бид хэдэн энэхүү тоглоомыг тоглож за Монголын уламжлалт сайхан сар шинийн баяраар тахил тоглоомын хүндтэй сайхан одоо өргөөжийг хүртсээр хүрсэн. Нилээн илээсэн байгаа. За одоо манай хүндэтгэлтэйгээр хамгийн бага отхон эрэгтэйдүүд маань хадгалагдаж байдаг. Одоогоос хэдхэн жилийн өмнө нөхөр маань өөрөө модоо бэлтгээд манаах гэдэг айл шинэхэн ийм тоглоомтой болсоор шин сараараа ах дүүсээрээ тахилаа эргүүлэн наадан суудаг юм аа. Хүү тахил тоглоомоо хүргэн та бүхэндээ танилцуулахын ялдамд Баянгар аймгийн Баян-Өндөр сумын Ахмадуудын олон үйл ажиллагаа сайхан тогтмолжж идэвхтэй сайхан байдгийн жишээг та бүхэндээ хүргэхэд таатай байна. За 2019 онд нутгийн хард иргэдийн болоод Ахмадуудын маань хандвар бүтээгдсэн одоо тэдний олон сайхан үйл өрөндөг энэхүү өргөө Ахмадууд маань үргэлж нээлттэй байж тэднийг хөгжүүлж хүүртэй найртай сайхан байхад нь тусалдаг. За одоо тэдний олон сайхан үйл ажиллагаа өрөндөг өргөө болжээ. Түүний нэг жишээ нь ном тарваагаар манай Ахмадууд аймагта 1-3 дугаараар эзэлсэн нэлээд том амжилт юм. За тун удахгүй энэ харооны тухай бичлэгээрээ та бүхэнтэйгээ уулзалдах болно. Ахмадын зөвлөлийн даргадын эмэгтэй ягч маань 2012 оноос өдийг хүртэл 11 жил гар сэтгэл нийлсэн сайхан хамт олноо удирдан чиглүүлж за манлайллын үүрэгтэй өдийг хүрчээ. Энэ удаагийн бичлэгт маань оролцож соёлын бит болон бит ус үеийг бидэндээ нандинан өвлүүлж яваа нутгийн сайхан буурлуудаа урт насалж удаан жаргахын өрөөлийг өөд нь өргөн твшүүлье.